Онцлог өдрүүд 1928 оны 9-р сарын 28-ны өдөр бол анагаах ухааны салбарт гайхалтай нээлт хийсэн түүхэн өдөр юм. Английн эрдэмтэн Александр Флеминг өөрийн лабораторид туршилт хийж байхдаа санаандгүй нэгэн зүйл ажигласан юм. Энэ нь бактерийн өсгүүр дээр хөх зургасан байсан бөгөөд хөхцийн эргэн тойрон дахь бактериуд устдаж цэвэрхэн үлдсэн Флемингийн сонирхлыг татсан юм. Ингээд тэрээр уг хөхцийг судалж хүний биед халдвар үүсгэдэг олон төрлийн бактерийг устгах чадвартай тогтоосон байна. Энэ бол дэлхийн хамгийн анхны антибиотик пенициллин байлаа. Энгийн хатгай, сүрээ, шархны халдвар зэрэг өвчнүүд пенициллиний ачаар эмчлэгдэх боломжтой болсон бөгөөд дэлхийн 2 дугаар дайны үед маш олон хүмүүсийн амийг аварсан түүхтэй. Энэ бол зөвхөн нэг лабораторийн туршилтын үр дүн бус, харин сая хүний амийг аварсан түүхэн хувьсал байсан юм. Тиймээс 9-р сарын 28-ны энэ өдөр нь орчин үеийн анагаах ухаан эмчилгээний шинэ нэрэн үеийг эхлүүлсэн онцгой өдөр гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна. Антибиотикийг эмчийн завраар зөв зохистой хэрэглэж заншаарай.